Америкийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За өглөөний мэндэ. За бид гурав энэ Лос Анжелест одоо саяхан шинээр гараад байгаа жолоочгүй таксиг дуудах гав байж байна. Компани болохоор Waymo гэдэг нэртэй компани байна. Тэгээд машиных нь марк нь болохоор Jaguar юм байна шүү дээ. Jaguar-ын тийм шинэ жолоочгүй такси гарсан. Бид нэг гадна талаас нь харсан чи ерөөсө баг ингээд хуягтай танк шиг л юм явж. Дээрээ нэг юм том төхөөрөмжтэй бүх талдаа юм том камеруудтай. Энийг захиалдаг тусгай аппликейшн байд юм байна. Тэгээ манай Содо найз минь одоо бидэрт бас захиалж өгөх гэж байна. Тэгээд та нарт одоо энэ жолоочгүй таксинд суу сонирхуулъя. Одоо энэ жолоочгүй таксинд сууж явж нэг үзье да. Энд ч угаасаа амар хит болоод байгаа шүү. Тийм шүү дээ. Энэ бүр өстой хөгжчихжээ тийм Америкийн юм аа. Европоор хоол хүргэж өгөөд жолоочгүй такси яваад ухаалаг тарих гэдэг юм чинь бас эдгээр чи хоорондоо өрсөлдөд байна. Америк хятад эдгээр чи хоорондоо өрсөлдөд байгаа. Ерөнхийдөө бол тэр нөгөө нэг гудамжинд явж исэн юм хоол зөөдөг роботыг бич амжсангүй тийм амар хурдан явчихсан. Тэр ирж байна. Тийм байна. За манай нөгөө чинь танк шиг юм ирж байгаа. Одоо хараа дээрээ нэг юмтай. Жолооч байхгүй. Битүү камер тойроод Waymo гэдэг. Оо энэ артл мартл дээр юу байна? Калифорниа гэсэн дугаартай. Зүгээр танк шиг л байгаа тэр дээрээ мэрэ. Jaguar. Нэг нь урдаа суух юм. За. Тийм байх. Старт райд. За. Жолооч байхгүй. Одоо хараа. Одоо энэ старт дээр дарчдаг юм. Энэ дээр старт баттон гэдэг. Энэ дээр за ингээд дарчдаг юм байна. Та хаягаа бол ингэж тийм шүү дээ. Юун дээр хийчихэж байгаа. Riding tips. За бүсээ зүч. Энэ бас тансаг машин биш шүү. Jaguar-ы. Хараа дохио өгч шүү дээ одоо. Тийм байна. Бэк хийгээгүй гарч шүү дээ. За ингээ бүсээ ингууд хөдөлт юм байна. Энэ Jaguar ч нөгөө Английн Land Rover брэндийн. юу бэлдэж Тийм. Тийм стоп сайн. жолоочгүй машин дотор хүн байхгүй ингээд өөрөө ирэх юм бас үнд байдаггүй шиг тийм. Эвгүй юм байна. Ингээл өөрөө өрүүлнэ эргээлөө. Тэгээ очих газрын хаягийг болохоор аппликейшн дээр хийчихдэг юм байна. Шууд анх захиалгатай хийчихдэг юм. Нөө юу шиг Uber шиг л байхгүй. Тий. Төлбөр мөнгө бүх юм бодогдоо. Төлбөрөө шууд аппликейшнээс татаад авчдаг. Тий. Яа бас хүмүүсийг ингээ ажилгүй болгож шүү нэрээ. Энэ супер үйлчлэг байна шүү. Яасан ч гоё тав тухтай. Тэгээ одоо энэ нөгөө Америкийн хөгжилтэй орнууд чинь AI ухаалаг автомашин, тэгээд дорооны такси тий, жолоочгүй машин. Энэ бол бас одоо энэ таксины үйлчлэгээ, энэ автомашины хөгжлийн төвшин чи юу нэмэрхүүл болж байгаа юм байна. Бид гурав ингээл жолоочгүй гуруулаад явж штэ. Жолооч байсан бол өгөнд өрүүлээ байх хэрэгтэй шүү дээ. Өрүүл нь өөрөө эргэж үргээл ингээд. Тэд нар бүгд ийм цагаан өнгөтэй юм байлаа. Тэгээ гадна талаас харахад бүр ингээд танк шиг харагдаад байгаа. Надад бол тэгж харагдаад байгаа байхгүй. Айгүй юм бас их бандгар машин байна шүү дээ энэ машин чинь. Тэгээ дөрөв талынх нь камер нь айгүй том юм байна.
Одоо л арга 34 майлтай явж байна яг одоо. Сая хараа урдлын машиныг гүйц төрүүлж ирээд шууд буруу талаар нь гүйц төрүүлчихсэн. Амар юм. Жолоочгүй энэ ухаалаг таксинууд болохоор энэ Jaguar явж байгаа юм байлээ. Тэгээд өөр болохоор эдний Mustang-ууд явж байгаа юм байлээ. Америкийн өөрийнх нь Mustang-ийн ийм хоёр төрлийн машинаар эхлээд ингээд яваад эхэлсэн байлээ. Энэ ухаалаг машин бол Waymo тэгээд жолооч нь Waymo driver гэдэг юм ба шүү дээ. AI. Одоо AI гэдэг чинь хиймэл оюун ухаанаар л удирдах байгаа шүү дээ, тэ. All times control гэж одоо байнга л хяналттай л гэсэн үг юм байна л да. Энэ юу нэстэ камер юм уу урдлаас ирж байгаа машины өгж байгаа дохио мөхөө хүртэл шууд хүн шиг хараа зогсчихж шүү дээ. Сая. Одоо энд ингээд Америкт Хятадд ингээд жолоочгүй ухаалаг ийм таксинууд одоо явж штэ. Гэтэл Дубайд одоо нисдэг таксинууд ингээд гарсан байна. Тэгэхээр ер нь одоо ингээд жолоочгүй болж ерөнхийдөө нисдэг ийм такси, нисдэг машин энэ технологи бол одоо ер нь ойрын ирээдүйд бол асар өндөр хурдтай хөгжих нь ер нь тодорхой харагдаж шүү дээ. Тийм ээ. AI технологи бол дэлхийн ертөнц одоо энэ улсууд чи хоорондоо яг энэ технологиор өрсөлдөөд эхэлчихлээ шүү дээ. Хятад байна, Америк байна те. Бүгд одоо бүх юм хиймэл оюун ухаан AI-аар ингээ хоорондоо бие бинийгээ төрүүлэх гээд асар их хөрөнгө хайж байна. Ер нь ингээд гадуур явж байгаа ч гэсэн ингээд хиймэл оюун ухаанаар шийдсэн үйлчлэгээний айгүй олон газруудтай таарж исэн. Тэгээ бас айгүй сонирхолтой бас нэг бодлын айгүй хүний оролцоо байхгүй бүр амар болгоцсон юм шиг. Тийм санагдлаа. Тэгээд энэ машин гаднаас нарахад айгүй содон харагдаж байгаа нь бусад машинууд энэ машиныг жолоочгүй гэдгийг шууд мэдж байгаа байхгүй. Бас тэрүүгээр давуу талтай. Энд чинь өөрөө нөгөө гаднаас харахад танк шиг харагддаг гэж би яриад байгаа шүү дээ. Тэр нь болохоор энэ Америкчууд чинь шууд нөгөө Waymo явж гин гээд тэ Waymo-оор бол ойртохгүй шүү дээ. Энд чинь угаасаа нөгөө жолоочгүй явж байгаа нь ойлгомжтой юм чинь. За өнөөдөр сайхан нартай өдөр байна. Бид гурав Hollywood Sign, Hollywood Walk of Fame, Hollywood Street гэдэг ингээ явнаа. Тэгээд биднээс үзэгчтэй нөгөө автомашины музей үзүүлэх гэж байгаа. Америк автомашинууд хуучин цаг үед ямар байсан, одоо орчин үед ямар болцсон те. Автомашины хөгжил нь хаашаа явж байгаа. Тэр мэрийг сонирхуулах гад бас явж байгаа. Ваа. Тэр дээдлэг юм уу хааш шиг яриад байна. Дээдлэг. За. Өөстө бас сайхан том тэрэг шүү те. Сайхан унаа шүү. Тийм байна. Jeep юм шиг юм. Жохон седан машин юм шиг гоё юм аа. Дээр байгаа юм гайхаад байгаа. Сайн ингээ доошо бууж штэ. Хийм бэ. Оо ингээ яваад байна. За ингээд Waymo ухаалаг таксигараа ингээд явж үзлээ. Бас сонирхолтой гоё байлаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн урлагд хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. Лос Анжелесийн бэлэг тэмдэг болсон Hollywood Sign дээр ирчлээ. За тэгээ Лос Анжелес гэж энэ Америкийн хоёр дахь том хот 1781 онд анх үүссэн гэж үздэг юм байна. Тэрнээс өмнө болохоор Мексикийн ер нь газар нутаг байжгаад 1781 онд Испанийн колончлогчид хурж ирээд энэ Лос Анжелес хотыг үүсгэсэн гэж үздэг юм байна шүү дээ. Ер нь бол сахиусан тэнгэрийн хот гэсэн Испани үг шүү дээ. Ер нь Лос Анжелес гэдэг чинь. За тэгээд түүний дараа буюу 1821 онд Испанийн колончлоос гараад Мексикт очсон юм байна. За тэгээд Мексикчууд буцаагаад энэ Лос Анжелесаа аваад ингээд байжгаад 1848 онд энд чинь Гвадалахарын гэрээгээр Америкчууд энэ Мексикчүүдээс худалдаж авсан юм байна шүү дээ. Энд чинь $7 сая худалдаж авсан гэж ярьдаг те.
Тэгээ Лос Анжелес хот чи ийм түүхтэй юм байна. За тэгээд дараа нь 1850-ад оноос ер нь алтны уурхай болон төмөр замын салбарууд нь хөгжөөд энэ хавьд чинь бас хүмүүс аягүй их ирс суурьшсан юм байна шүү дээ. За тэгж явж байгаад 20 дугаар зуун гараад одоо 1910-20-од оноос энд чинь кино үйлдвэрийн салбар, киноны одоо компаниуд чи энд хөгжиж эхэлсэн юм байна. Дараа нь энд чинь автомашин үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэл энэ төр хөгжөөд энэ Калифорни мужид чинь ингээд Америкийн хамгийн баян муж болох замнал нь тавигдсан юм байна шүү дээ. За тэгээ бидний ард харагдж байгаа энэ Холливуд сайн чинь болохоор одоо Холливуудын кино урлаг хөгжөөд 1960-ад онд энийг анх барьж байгуулсан юм байна энд. Анх бол Холливуд ланд гэж байсан юм байна. Тэгээ дараа нь ланд гэдэг үг нь бол аваа хийсэн юм байна шүү дээ. Тэгээ бид нар энэ Калифорни хамгийн гоё хэсэг те хамгийн чухал хэсэг энэ Холливуд сайн дээр ингээд ирээд Лос Анжелес хотоор ингээд сайхан аялаад явж байна. Тэгээ энэ би бас нэг юм хэлье гэж бодлоо. Энэ Холливуд уул биш үү? Энэ хавийн энэ Лос Анжелесын энэ уулууд дээхэн үед гэж. За дээхэн ч байх те саяхны хүртэл айгүй их тийм зэрдэг цөөвөр чан байдаг штэ. Айгүй муухай амтэн байдаг штэ те. Цөөвөр чан тэр их айгүй их байдаг гинэ. Тэгээд энэ Холливуд уулаар ингээд орой үдшин ингээд уулаар нь явахдаа маш болгоомжтой явах хэрэгтэй. Гэт хүм мөн үртэл бариулж исэн тохиол айгүй их гарч исэн гэд ярьж исэн хэдэн жилийн өмнө. Одоо ч бас гайгүй л болсон баг л та. Ер нь тэрнээс өмнө бол энэ ч бас зэрлэг ан амтын ихтэй ер нь цөлдүүд байгалийн онцлогтой тиймэрхүү газар нутаг байгаа. Тэгээд Сахиусан тэнгэрийн хотоороо сайхан аялж байна бидэд. За ингээд бидний аял цаашаа үргэлжилж байна. Тэгээ эн чинь нөгөө нэг Америкийн нийт эдийн засгийн 30%-ийг нь кино урлагийн салбар, тэгээд энэ entertainment-ийн салбараас нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 30% нь бүрэлдүүлж байгаа. Тэгмүүд энэ Калифорни чинь энд аягүй чухал үүрэгтэй байхгүй. Нөгөө одоо Universal Studio гээл те Columbia Pictures ч гэдэг юм уу. Нөгөө киноны одоо юунууд нь студиуд нь энэ чинь байгаа шүү дээ ер нь. Бүгд яваа шүү дээ. Warner Bros. Studio гэдэг юм уу те. 90-ад оноос ахуулаад 70-80-ад оноос ахуулаад Америк чинь ийшээ асар их мөнгө өгсөн юм лээ шүү. Энийгээ дагаад Америкийг хүчрэг болгоод хоёрт энэ Оросын 90 онд манд задарсан шүү дээ. Энд чинь кино урлагтай нь хаваалга. Кино урлагаар дайвжуулаад залуучуудын сэтгэлгээнд ороод Coca-Cola, Jeans, Америкийн хүсэл нь ягаад Америк шиг өөрчлөн байгуулалтыг өөрчлөн байгуулалтын өдөөсөө задрах чинь яг цаана асар их мөнгө гаргаж жагаад ерөнхийдөө задлсан байдаг. Сайн нэг Украины юу шиг өө. Украинд чинь бас юу бид нар хүртэл ерөнхийдөө ч кино хийсэн гэдэг байна. Агч нар үзэл Америкийг шүтээл Америкийг яагаад 90-ад онд чинь Америк гэдэг юм чинь киног нь үзэл бид нар сонир болж байгаа юм чи. Өөх ийм газар байдаг юм. Рэмбо эдэр гарч ирээд ганцаараа баахан үнсэг буудаад л том машинууд унаал. Тэгэл бид чинь нөгөө Jeans Mins тэр Америкийн киногоо дагаад бүх эдийн засаг нь ороод ирж байгаа байхгүй. Тийм шүү те. Нэг үгээр хэлэхэд Америк мөрөөдөл гэдэг бас нэг үг байгаа шүү дээ. Тэр бол ер нь 90-ад онд бол дэлхийд даяар хүчтэй болсон. Тэрийг яасан? Одоо солонгосууд хүртэл киногоо хийгээд байгаа шүү дээ. Амар кино хийгээд байна. Солонгосын хувцсан зар гэж солонгосын шүтж чинь энэ бас тийм байхгүй. Тийм шүү дээ. Урлагаар дамжин. Тэгээ энэ Лос Анжелес ч бас нэг онцлогтой. Ягаад тэгэхээр даунтаун нь бол Чикаго юм уу, Нью-Йоркийн даунтаунс арай жижиг. Ягаад ийм байгаа гэхээр энэ хавч нэг газар хөдлөлтийн бүс. Энэ хоёр дандаа намхан байшингуудтай юм билээ. Тийм л. Үе тий. Тэг хамаагүй өндөр байшин барьж болдгоо тий. 10 жилдээ хүртэл заадаг гэдээ ярьж ирсэн тий. Тийм л. Газар хөдлөлийн. Тэгээ цаг агаарын хувьд тусдаа хамгийн гоё дулаахан сайхан хэсгээ Сан Франциско, Лос Анжелес эдэр чинь ер нь манай Аз талдаа байдаг баруун эргийн одоо бомтуудтай тий Хятад одоо Япон эдэртэйгээ ойрхон хамгийн одоо Азтайгаа ойрхон хэсэг шүү дээ Америкийн. Лос Анжелес хот маань болохоор дэлхийн бас том бомтуудын нэг Лонг Бичийн бомт байдаг. Энд бол ер нь Аз руу хийх ер нь бүх худалдаа 8-ны гол төвний Лонг Бичийн бомтоор ингээд дамжиж явдаг байгаа. Америкаас Монгол руу ачигдж байгаа ер нь бүхэл бараа энэ зөвхөн Лонг Бичээр дамжиж явж байгаа. Лонг Бичээс Тенжин гэж ер нь ачигдсан байлээ. Тэгэхээр бас худалдааны бас их том төв болчиход байгаа юм л да. Зөв. Далайн бомбтой нэг алган дээр байгаа юм шиг тийм шүү дээ. Тээвэрлэлт хийж байгаа байхгүй. Тэгээ Лос Анжелес чинь болохоор хамгийн том Корей таун байдаг. Сан Францискод нь болохоор хамгийн том Чайна таун байдаг юм билээ шүү дээ. Тэгээ Сан Франциско ч бас их том бомбтой. Айгүй олон пэрүүдтэй. Тэгээ энэ Лос Анжелес буюу энэ Калифорни нийслэл нь Сакраменто хотод байд юм билээ.
Сакраменто ч юм бол Сан Франциско, Лос Анжелес хоёроо удах юм бол их жижиг хот шүү дээ. Гэхдээ засаг захиргааныхын төвөнд тэнд Сакраментод байд юм байлаа. Бид гурав Холливуд годамжилдаа ирсэн ингээ явж байна. Тэгээд нэгэн айгүй сонирхолтой гоё ингээд үзмэрийн хажууд ирсэн байна. За энэ болохоор алдарт рок-н-роллын хаан Элвис Преслигийн хайрт ээжтэй бэлгэлжсэн хамгийн анхны 1 сая долларын үнэтэй машин байгаа. Энэ бол Cadillac Eldorado гэж машин байна. Тэгээд Пресли ээжтэй бэлгэлжсэн байна. Үнэхээр гоё машин юм аа. Гайхалтай маа юмыг ингээд бас түүх болгоод ингээд үлдээгээд эргээд хагас цууны дараа эргээд харахад ямар гайхалтай санагдчихээн те. Үнэхээр гоё юм аа. Ээж баг машина унаагүй юм шүү. Цааш нэрвэ шүү дээ. Энд чинь бас олон машинтай л байдаг байсан байдгүй те. Тэгээд энэ Америкчууд чи юмыг гоё сэргээгээд айгүй гоё хийдэг янзлдаг шүү дээ. Тэгээд сайхан янзлаа сэргээл засварсан баг та. Амар машин шүү. Гоё юм аа. Одоо ч гэсэн энэ машин бол үнэхээр асар их үнцэнтэй байгаа шүү дээ. Хэдэн сая доллараар үнэлэгдэхгүй байх л та бас. За Брюслийнхаа энэ дээр очичлоо доо. Яалчгүй Азуудыг энэ Холливуудын од болгож гаргаад ирсэн хамгийн лаг хүндээ тулааны урлаг мурлаг гэдрийг ер нь телевизээр гаргасан. Карата житболог үндэстэгч. Хаан хүн шүү дээ. За энэ жил бол энэ Лос Анжелес хотын Hollywood Walk of Fame-ийн 65 жилээ болж байгаа юм байна. 1960 онд анхны одоо старууд энэ одууд энд гудамжинд тавигдаж эхэлсэн байж тээ. Бидний ард харагдж байгаа Chinese театр болохоор энэ Hollywood-ийн том кинонуудын нээлт болдог ийм газар байгаа. Улаан хивсний ёслол энэ төр болдог ийм газар байгаа. За тэгэл энэ ч дэлхийн болон Америкийн бүх одуудын алдрыг мөнхөлсөн байна да. За тий. За Брюс Ли, Элтон Джон гэх Бас энэ айгүй учиртай юм шүү дээ. Гар үлсгүүл нь хөд гарын дардсууд нь байд юм байна бас. тий. Холливуд ч яалчгүй. Тэгээ энд чинь бол зөвхөн кино жүжигчид биш. Одоо жишээлбэл Английн Элтон Джон гэж дуучин байж шүү дээ. Спортын одууд байна. Спортын одууд. Бүгд байна. Дэлхийн бүх одууд байгаа юм шүү. Мөнхөлсөн годомж байна. Оддын годомж гэдэг нь Яалтчгүй оддын годомж. Тэгээд эн чинь Элтон Джон чинь дуучин байна. Брюс Ли гэдэг чинь одоо жүжигчин каратэч байна тий. Тэгээд тэр улс энэ улс гэхгүйгээр жинхэнэ одуудыг л энд одоо мөнхөлдөм байж шүү дээ. За Брюс Уиллис байна да алдарт. Жинхэнэ лаг жүжигч шүү дээ Брюс Уиллис. Байзээ. Брюс Уиллис. Чи Джек Никлсон. За миний шүтдэг жүжигчин байна да. Джек Никлсон. Марина Мартин байна. За нөө Элтон Джон байна. Элтон Джон. Музик Тий. Энэ бас юм байгаас хөгжмийн пянцтай байгаа. Тийм байна, пянцтай. Киноных нь камертай тий. Бас Ричардсон, Роберт. телевиз Тийм ээ, телевиз. Джонни Грант. Глен Миллер. За бидний мэдхгүй бас олон одууд баг шиг байна. Жуди Постер байна, жүжигч. Жуди Постер. Хург майлхаа болон киноны гол дүр тоглож байна. 2765. Тий. За энэ Холливуудын энэ алдрын одууд бол 65 жилийн хугацаанд баг 2700 орчмыг энд хийсэн байж тээ. 2700 орчим ийм оддыг энд мөнхөлсөн юм байна. Тийм байна. Нэг Монгол сайн байна уу? За Монгол ихэнх за энд амьдрэх юм бид. Тэгдээ. Бид нар Монголоос явж байгаа маа ингээд аялаад ингээд явж байгаа. Нэвтрүүлгийг явж байгаа. Номер за ганц зэрэг. За манай номер одоо хичээл сургууль нь сайн уу? Сайхан хаварж гин үү? Сайхан, та сайхан. Сайхан. Америкт амьдрал сайхан байна уу? Гайгүй. Хэр удсан энэ дэр? Одоо 10 жил болсон. Оо 10 жил болж байгаа гэж байна. Монголын өвг 10 жил болж байгаа юм. Тий. Оо за гэрээ санаж байгаа юм байна да. За тэгээ сурдлын өндөр амжилт хүсье. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дүүтэй амжилт хүсье. За баярлалаа. За алдарт Робин Уильямс. Робин Уильямс чинь Чикагогийн од шүү дээ одоо тэгээд. Тийм. Робин Уильямс ч одоо нас ороод удаагүй байгаа. Бас Jumanji дээр тоглосон одоо. Джон Траволта. Лаг жүжигч шүү дээ. Эдрийг ингээ яриад их юм энэ чинь баг 2000 хэдэн зуун. Тий 2700 байгаа юм байна шүү дээ. Тий. Манай соёлын өргөн дээр бас ингээд Тий. манай Монголын рок попыг бас ингээд айгуу гоё юм алдрын од бас хийсэн байгаа шүү.
Тийм шүү дээ. Соёлын төвөргөн дээр байгаа юу те? Тэр бас аюул гоё шүү дээ. Манай харан кампдаг. Ааха. Хурд мурдын те? Тий. Ааха. Joel Маккера. Ганцхан юу нэг босоо байд юм да ингээд. Энэ дээр хүмүүс бол ирд 6 их авах болно. Мухаммад Али бол яалчгүй хүнжингийн бокс ч боксing одоо мэрэгжлийн боксны төвчнийг аягүй дээш нь ахуулсан байхгүй. Хөл дөрөө бүжиглэн гэдэг юм чи анх гаргаж ирсэн байхгүй. Ер нь бол тоглолтнууд гоё штэ. Ер нь бол дандаа хөл дөрөө бүжиглээл ерөөсө тэр тамирчингаа яалах нь гол нь ш бүжиг үзүүл, шоу үзүүлдэг. Класс төвчнүүд байхгүй ер нь. Тоглолт болгоно зүгээр дүүрээд, цэнгэлтгүүрэлэн дүүрээд. Ер нь Америкт одоо энэ боксing хэдэн сая долларын тоглолт моголч энэ Мухаммад Алигаас ч ер нь гарч ирсэн гэж ярьдээ шүү. Би бол Мухаммад Алигийн тоглолт болгоныг үзэх дуртай. Энэ Мухаммад Алигийн энэ хүү од нь болохоор энэ Холливуудын алдрын гудамжинд ганцаараа ингээд босоо байдаг. Тийм дэлхийн бас түүх домог тамирчин штэ Мухаммад Али гэж. Агуун зүгээр л агуун. Одоо өөр юу хэлэх вэ? Энэ бол жинхэнэ домог. Олимпик бас нээж ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Бамбраасаа. Дэлхийн спортын домог болсон агуун Мухаммад Али. Яа. Дандаас гэжтэй. Ингээд зодуулж байгаа юм шиг ингээд яагаад тэгээд сүүлийн раунд нь зүгээр нүдчихдээ шүү дээ. Зарим хүмүүс ярьдсан байлээ. Мухаммад Али тэр үед бол яг ингээд энэ тамирч дотроос дасарцсан. Тэгээ шууд ингээ 1-2 дугаар арамдаар дуусч ихээр үзэгч онцгой санагдаад бүжиглээл тэр чинь бүжгээ үзүүлээ, шоугаа үзүүлээ. 10 удаа арам тоглож байгаа тэгээ явдаг байсан тийм. Тэр нь бас амар штэ. Гоё хийдэг байсан байна. Бэлтгэл тэгээд өөрийн мэдрэмж эдгэрнүүд хандсан байсан юм шиг. Тэр үедээ бокс дотроо. Алдрын гудамжиндаа байдаг Оскарын шагналыг гардуулах ёслолын ордон дээр ирчлээ. Энэ дараа бүр ийм улаан хевсний бүр ийм юутай гайд тууртай бүр. Ийм бүр аялал зохион байгуулдаг юм байна. Гайд дагуулж ороод ингээд тайлбарж өгдөг. Сая хэдхэн хоногийн өмнө Оскарын шагнал гардуулах ёслол энэ ордонд болсон юм байна. Энүүгээр ингээд улаан хевсэд ивсээд нөгөө нэг Оскарын шагналын одууд ч энүүгээр явд юм байна шүү дээ. За эндээс одоо эхэлж байна. 1928 27 гээд энэ Оскарын шагнал болсон газруудын нэр баг шиг байна. 1943 онд Касабланкад болсон гэж байна шүү дээ. Киноны нэр баггүй юу? Тийм үү? Киноны нэр юм уу? Ребекка, тийм үү? Тийм. Eternity, The Great Show. Тийм бай, тийм бай. Тэгээд яваад тэр гол таньдаг кинонууд гарч ирсэн. Тийм байна. 62 онд Lawrence of Arabia гэдэг кино яасан биз дээ. Том Джонс гэдэг кино 1960. За 1974 он Godfather part 2 дугаар анги. За 1976 онд манай алдар Сильвестр Сталлонегийн тоглосон Rocky кино Оскарын шагнал авсан юм байна шүү дээ. За тэгээд 1984 онд Amadeus гэдэг кино бас Оскарын шагнал авсан юм байна. Яа 1997 Titanic Оскарын шагнал авсан кинонуудыг бүр ингээд он цагаар нь тавьсан байна. 1987 онд The Last Emperor гэдэг кино, Сүүлчийн эзэнт хаан, эзэнт улс гэдэг кино Оскарын шагнал авч ирсэн юм байна. 1999 онд American Beauty гэдэг кино авч ирсэн юм байна. 97 онд Titanic байна те? Тийм байна. За 1994 онд алдарч Forrest Gump ч авч ирсэн те. За 1991 онд биш үү юу вэ? Хург майлхаа хөлнө гэдэг Silence of the Lambs гэдэг тэр биш үү 91 он дээр. Тэнд за 93 онд Schneider-ийн бүртгэл тэр чинь амар кино те. Schindler-ийн бүртгэл те. Schindler-ийн бүртгэл гэдэг. За энэ шатаар чи ингээд улаан хэмс тавиал тэгээд жүжигчид киноных нь алхах юм байна да. Тийм байна. Яг Холливуудын одууд нь яг энэгээр алхаад гайхамшиг юм аа. бүх юм болдгоо байсан юм байна шүү. Оскарын шагналыг гардуулдаг алдарт Dolby театр дээр ирсэн байна. Дөнгөж сая хэдхэн хоногийн өмнө энэхүү театрт одоо энэ шатаар Холливуудын бүхэл одууд цугларч энчээ хамгийн шилдэгүүдээ шалгаруулсан юм байна. Тэгээд Оскарын шагналыг хамгийн анх гаргаад тэрийг хийсэн их загварыг хараад нэг хүн
дүрээрээ Оскар вэ штэ наа чин гэд хэлээд тэгээд Оскар гэж нэрлсэн гэж байгаа штэ. Түүх нь бас айгүй хөгжилтэй тийм түүхтэй. Тэгээд Холливуудын годмаар зарим үед Холливуудаа одоо хүртэл ингээд явж яадаг. Жуулчтай ингээд зураг авахулдаг, гарын үсгээ өгдөг те янз бүрийн үйл ажиллагаанууд болдог гэсэн. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Энэ Ferrari нэг ингээд унаад нэг блок тойрч болдог байхгүй. Тэгээ $89 гинэ би 3 жилийн өмнө орохдоо юм улаан Ferrari явж бас тойрч ирсэн. Яг ингээд нэг блок жолооч нь нөө нэг хүн хажууд суугаад өөрөө барьж болдог байхгүй. За алдарт Lambo ирж байна да. Lambo. За ингээд энэ машинтай 3 жилийн өмнө дүүтэйгээ ингээл Аризона руу өстө хөндлөн гол давхичаалаа да. Тэгээ манай дүү байгаа. Ер нь өштэй энэ машин гэж ярихад энэ Ford F150 бол ер нь Америк орныг ерөөсө хөл дээр нь босгоход жохол өөрөг гүйцэтгэв Америкуудын хамгийн хайртай машин. Лос Анжелес хотын Chinatown-д ирчээд байна. Энд ч бас нэг сонирхолтой юм үзье гэж бодоод энэхүү Chinatown-ыг бол Тайваны хятадууд байгуулсан Chinatown юм байна. Дэлхийд хамгийн том Chinatown бол Сан Францискогийн Chinatown байгаа. Хятадууд бол ер нь Сан Франциско хотыг анх үүсгэн байгуулахад маш чухал хувь нэмэр оруулж исэн гэдэм байлээ. Мэдээж алдарт Golden Gate буюу Сан Францискогийн улаан гүрийг бол хятадууд анх барьж босгосон байдаг. Ер нь энэ орны хөгжил дэвшил юмтай бас хятадуудын үүрэг оролцоо бас их вэ шүү. За энэ хүн сууч ямар хүн юм харъя. Доктор Сун Яцэн гинэ. Гаминданыг өмслөгч. Энэ Шанхай Минши идэлтэй хамтарч байсан хүн байна шүү дээ. Тэгээ эн чи юу юм бэ? Ер нь юу юм? Тайваны туг мандцсан. Ерөнхийдөө Тайваны юутал юм байна те. За энэ Chinatown-д энэ ноён Сун Яцэн гэдэг хүний хөшөөн дээр ирчлээ. Энэ хүн болохоор 1866 онд төрсөн юм байна. Хятадын хувьсгалын эцэг гэж штэ. Гур Тайваны алдар Чанкашигийн багш нь байсан хүн гэж байна. Тэгээ энэ хүнийг хүндэтгээд энэ Лос Анжелесийн Chinatown-ын голд дурсгалын хөшөөг барьсан юм байна. Тэгээ одоо бид нар яг хажууханд дахиад нэг хүндэтгэлтэй хүний хөшөөн дээр очих гэж байна. Энэ Chinatown маш их хөрөнгө зарж барьсан юм биш үү? Одоо энэ байшингууд ингээ харахаар маш их хөрөнгө зарж бүр энэ орчин үед энэ байшингууд ингээ гандан шиг болгож барина гэдэг чинь маш их хөрөнгө зарсан юм байна. Сая бидний замд бас Филиппин таун гэж хүртэл байна энд. За бас энэ Илээд чи Армен таун гэж бас байдаг юм байна. Одоо Монголын таун л одоо удахгүй баригдах бах та. Тэр л дутуу байна да ер нь. За алдарт хүрслэг өшөө. Лос Анжелесийн Chinatown байдаг юм байна. Энэ хөшөөн дээр ирлээ. Бас нэлээд хэдэн жилийн өмнө Хонконгод бас нэг ийм хөшөө байдаг юм. Самсачуу гээд монголчуудын очиод байдаг тэр газрын доохон талд нь бас нэг оддын гудамж гээд далайн яг иргэд дээр байдаг. Тэрний хөшөөтэй мангар адилхан юм байна. Бүрслэг чи одоо 1940 онд төрөөд 73 онд өнгөрсөн байдаг. 32 наснда хороогоос сайлсан байд юм аа. Энэ бүрслэгийн ганц одоо биний бол шүтдэг кино би бүгдийг үзчихлээсэн л да. Тэр үед бүрслээ бол энэ Азуудыг ердөөсөө амар их гадуурхдаг байсан. Халиудад ердөөсөө оруулдаг, нэвтрүүлдэг, дандаа туслах дөрүүд тоглуулж байсан. Тэрийг ер нь эвдсэн хүн бол бүрслээ байдаг байхгүй юу? Одоо би танаас туслах дүр тоглохгүй гэдэг Хонконг руу очингуудаа тэндээ од болж ирээд Америк яг одууд нь гуйж бараг ирж тоглуулсан байдаг байхгүй юу? Тэргүүрээ алдартай. Ерөнхийдөө тэрнээсээс одоо Чаки Жама ингээд Азийн бүх одууд халиудын киноодод гарсан. Ер нь их багш нь гэж үздэг. Тулааны урлагийн мастер хүүхэд байхдаа фэн байлаа да энэ хүний чинь. Энэ Брюс Ли маань болохоор ер нь дэлхийд ер нь домог болсон хүн шүү дээ. Сан Франциско хотод 1940 онд төрсэн байдаг юм байлээ. 73 онд 33 настайдаа очоор өдөлөг байдлаар бурхан болсон байдаг юм байлээ. Одоо Брюс Лигийн шарил болохоор Америк нэгдсэн улсын Вашингтон мужийн Сиэтл хотод бол байдаг.
Житкундогийн урлагийг үндэслэгч олон юмыг үндэссэн Аз хүний бас ингээд хэмжээ хязгаар юуг ингээд нэлээ өргөж тавьсан кино урлаг те энэ спорт тулааны урлагт бол маш өндөр нэр хүндтэй юм агуу хүн байгаа. Тэгээд тэр утгаараа ингээд энэ агуу хүний хөшөөн дээр бас ирж үзлээ. За явцгаая. За Гриффит обсерватор дээр ирчлээ. Одоо дотгошоо орж идүүлэн музейг нь үзэх гэж байна. Тэгээ эндээс болохоор хамгийн гоё юм нь юу гэхээр Холливуд уул болон Сан Бернардино уул, Элегийн даунтаун эдэр бүгд харагддаг. Эле чи ер нь эндээс алган дээр тавьсан юм шиг харагддаг. Зайсан толгойн юм да тий. Тийм байна. Зайсан толгой юм байна. Энд бас үздэг музей үзэгтэй байна. Энд чи манайхаар бол одоо орны төвлөл гэсэн үг л дээ. Тийм байна. Од мод руу дуранддаг. Сая тэр Нептун энэ төр гээд гаригуудын юмыг юун дээр газар дээр хийцэн байсан. Бас нарны цагтай юм байна энэ дээр. Нарны цаг нь яг заанда. Тий, яг заадаг гэсэн. За энэ бас нэг сонирхолтой юм юу гэхээр энэ Гриффит обсерватор дотор байдаг дэлхийн татах хүчний цаг юм байна. Физикийн хуулиар ингээд татах хүчийг үйлчилдэг. Одоо энэ бол дэлхийн эргэж байгаа учраас энэ татах хүчний цаг ингээд хөдөлж идэг юм байна. За Лос Анжелес шүү дээ жинхэнэ гоё авсан байна да. Өөх шүү бүх юм харагдаж байна да. Тий. Тэгээ энэ болохоор нэг Холливуд уулны энэ. Холливуд уулны энэ байна. Санта Моника далайн иргэн Номхон далайн харагдсан. Тийм байна. Бич нь байна. Элегийн даунтаун энэ болохоор нөгөө одоо бидний байгаа газар энэ байна. Тэгээ Элегийн даунтаун болохоор энэ шүү дээ. Маячуудын цаг тоол. Цаг тооллоо шүү дээ. Цаг тооллынх нь одоо юм гэсэн. Ингэж ийм бөөрөх юм дэр ингэ хийчдэг байсан юм шүү дээ. Эртний цаг тооллын хойно календар маягийн юм байна да. Эндээ сайн байсан гэсэн шүү маяг. Маячууд уу? Одоо орос судалтаа сайхан ярьдээ шүү дээ. За энэ хэсэг их сонирхолтой хэсэг юм байна. Энэ яг Калифорни нутаг дээр унжижсэн солирын хэсгүүд юм байна шүү дээ. Энэ болохоор энэ солирыг бүр нэртэй юм байна. Чоквала гэдэг солир 92 онд унсан юм байна. Калифорниас 1992 онд олдсон гэж байгаа байхгүй. За 90 он гээл тэгээд 2012 он гээл ийм солирууд бас ундаг юм байна шүү дээ энд чинь. 99 өдргээд. А энэ яг солируудын яг олдсон цаг хугацааны юм байна. Хизээ олдсон тэр цаг хугацааны юм байна. Калифорниас олдсон цаг хугацаа. 150 кг бас солир. Амар гоё харагддаг. Тийм байна. Энэ солир унаад түлхсэн хүний юм байна. Тийм шүү дээ. Дээрээс бүр ингэж унаад хүчтэй унаад 54 онд юм байна энэ болохоор. Ийм жижиг гэрээс 122 кг. Ган төмөр. Тийм шүү дээ. Жинхэнэ галактикийн музей байна да. Энэ сарнаас авчирсан чулууны дээж юм шүү дээ. Ийм жижиг. Эйнштейн гэдэг чинь ойролцоо. Эйнштейн шиг ухаантай болчих үү дээ минь. Энерги авах шүү дээ. Одоо ингэжтэй шүү. За энэ дэр саран дээр очив. Тийм үү? 40 40-ийн хил юм биш үү чи. Саран дээр амьдраа. Саран дээр амьдраа. За чи үз чи өөрийгөө үз. Би бас чи Чи надаас 1 кг баг шүү дээ саран дээр. Өш бид хоёр юм байна. Хувцас 39 хил би 40 хил саран дээр. Чамаг өрөө саран дээр турах харагдах юм чи саран дээр яв. За хоёул нэг хөргөө. За газар хөдлөлтийн баал хэмжигч бахад. За 1 2 3 бид хоёр нийлэхэд нэг 79 хил үсэлж байна. Хүчтэй байж шүү дээ. За та бүхэн Лос Анжелес дээр заавал энэ сайхан музейг үзээрэй. Гоё музей шүү. Үнгүү байдаг. Тэг үнгүү. Нара Сатурн гариг, Уранус гариг, Нептун гэдэг. Плуто гэдэг гариг ба. За ингээд сайхан манай одоо элегээ сайхан дээрээс нь ингээд харъя. Энэ обсерватив бас бол айгуу гоё харагддаг. Ерөнхийдөө манай зайсан толгоол гэсэн үг л дээ. За элегийн зайсан толгой гэж нэрлэлчээ да төрдөө. Сонио энд ингээд айгуу олон удаа ирж ин л та миний хувьд. Тэгээ ирэх болгонд л нэг айгуу гоё үйдгэн. Зарим үед ингээл утаатай ч юм шиг, манантай ч юм шиг, зарим үед гоё цэлмэг их олон янзын зураглалыг одоо эндээс харж байна. Тэгээ хамгийн сайхан газараа бас энд илээд ирэхэд энд мэдээж монголчууд бүгд л ирж байгаа. Тэгээд хэрвээ ирж үзээгүй хүн мэдээж байгаа бах. Та бүхэн заавал энчээ ирж Лос Анжелес хотоо энэ дээрээс бас толдон хараарай гэж хэлье. Лос Анжелес ч амар том юм шүү. Бас. Тэгээ зам момноос шоолоод гоё юм нөө төгжрэл мүжрэл бах та.
Ийм уяад. Гоё энэ дээр хар салхитай гоё. Яг зайсан толгойтой. Монголын нэг салхин сэвсэн салхи шиг л байна шүү дээ. Лос Анжелес бол бас их тархаа ингэж амьдэрдэг. Даунтаун ингээд одоо бидний хард харагдаж байна. Тэгээ бусад даунтаунаас бусад хэсгүүд нь бол голцоо хаус маягийн. Ер нь хаус нэг амьдэрдэг юм байна. Энэ Калифорни аваараа. За тэгээд 3.8 сая хүн амтай Лос Анжелес маань. Тэгээд метрополитен буюу дагвар хотуудтайгаа нийлээд 12.8 сая хүн энэ хавьд амьдарч байгаа. Тэгээд ер нь Америкчин ингээд баруун тал руугаа Невадагийн нуруу өнтер гэдэг их уулуудтай юм байна. Ер нь баруун талдаа нэг 80 гаруй сая, 80-аас 90 сая хүн амьдардаг юм байна шүү дээ. За тэгээд төв хэсгээс зүүн тал руугаа бол 250 сая хүн амьдардаг юм байна. Энэ 345 сая хүнийх нь ер нь зүүн хэрэг тал руугаа хүн ам ихтэй, баруун хэрэг тал руугаа бас арай сэрэг гэж хэлж болно. Чи одоо 2 хэд болж байна? 240 250 болж байгаа юм байна. Тэнгуут энэ юу энэ дээр нар тусангууд энэ дээр сүүдэр гарч ирэх юм байна. Тэгэл энэ ердөөс минут секундаа алддаг уу? Яг л гардаг. Энэ бас аюу гоё хийсэн. Амар юу шүү. Цаг бай шүү. Тэг хэдэн онд хийсэн юм дээ? Агуу бүтээл Агуу шүү бүтээл. Одоо нар гарлаа. Энэ минут секундын зөрүүгөө таардаг гэсэн. Тарин тийм ингэ минут секунд зөрүүгөө гардаг. 2 цаг энэ хавьд гарч ирэхэндээ сүүдэр. Энэ үүд наа гарч ирчээд байна тий. Дэлхийн одоо хамгийн суут агуу одоо орончдын дурсгалын хөшөө байна. За энд бол нэг 7-8 хүний хөшөө байна. Энэ Хиппарчус гээд хамгийн эртний одоо before Christian буюу манай эртний өмнөх 160-аас 125 онд амьдарч ирсэн ийм одоо орон судлаач байна. За тэгээд дараагийнх нь бол Коперникус гээд 1473 онд төрсөн нэг ийм хүн байна. За энэ Галилео гээд энийг бас сонсч ирсэн хүн байна. Энэ 1564 онд төрсөн юм одоо орон Грекийн одоо орон судлаач Кеплер байна. За 1571. За ганц мэддэг хүн маань одоо энд байна. Исаак Ньютон 1642 онд төрөөд 1727 онд насурсан юм байна. За тэгээ Хепшил гэдэг энэ Хепшил бол хамгийн одоо сүүлд яасан хамгийн шинэ одоо орон судлаач нь шүү дээ. 1738 он гэхээр 18 дугаар зуунд төрсэн ийм мундаг одоо орон судлаач байна. Том Хэнксийн гол дүрдэн тоглосон Forrest Gump киноны бас нэг гайхалтай дүр байдаг шүү дээ. Баба Гампийн рестораныхын үүдэнд ингэ сууж байна. Тэгээ өнөөдөр энэ Санта Моника бич дээр мань их салхитай байна. Уулын сайхан номхон дөлгөөхөн байж байдаг, далайн сайхан ингээд номхон далаач нэг сайхан байдаг шүү дээ. Өнөөдөр чинь зүгээр салхилаад аягүй их шуурхтай байна. Санта Моника дээр энэ Route 66 энэ сайн бол их утга учиртай сайн юм байлээ. Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны хурдны замын төгсгөл бол энэ Санта Моника дээрээ энэ 66 дугаар замын одоо төгсгөл нь энд байдаг. Тэгэхээр энэ Route 66 болохоор Чикагогоос одоо 2347 майл явж байгаа. Тий, километрээр бол 3755 км юм байна. За тэгээд Калифорни, Аризона, Нью Мехико, Texas, Оклахома, Канзас, Миссисури, Иллинойс гээд одоо ер 8 мужээр дайрж явдаг энэ бас маш алдартай хурдны зам аа. Тэгээ энэхүү хурдны зам нь ерөнхийдөө баг зүүн эргээс баруун эрг шахуу. Ер нь Иллинойс мужид чинь баг зүүн эргтээ ордог шүү дээ. Нью-Йорктойгоо ойрхон байдаг. Нью-Йорк мужидтойгоо баг залгаа шахуу байдаг учраас Ерөнхийдөө манай аялал ингээд энд хүрээд ер нь өндөрлөн дуусч байна. Тэгээд манай найзуудын аяллаа бусад гишүүд болох манай ганцаа хурцаа хоёр маань өөрснийхөө сэтгэлдлүүдийг хэлэх бах. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. сайхан амарч ном энэ. Сайхан уу?
Гэрээ сансан байж. Гэрээ сансан биш. Онгоцны худал дээр ирчлээ да. За дутх үцээ та. Арай За дутгшаа орцоо. Город Улаанбаатар. Бидний энэ удаагийн Хойд Америкээр хийсэн аялал маань маш сонирхолтой болж өнгөрлөө. Цаг агарын олон сонирхолтой нөхцөлдөө таарж явлаа. Мөн цагийн маш олон янзын бүсүүдээр ингээд ойрхон мөртлөө, ойрхон чимшиг мөртлөө ингээд цагийн зөрүүтэй, цаг агарын айгүй сонь содон үсгэлтүүтэй ингээд таарж аяллаа. Канадын 4 хот, Америкийн 4 хот, за тэгээд Мексикийн Тихуана хотоор аялснаараас онцлог болж байна. Ингээд нийтдээ 9 хотоор ингээд 20 гаруй хоногийн турш бид гурав сайхан аялаад ганцхан дүүрэн буцаж байна. Тэгээд Лос Анжелесийн Том Брэдли аэропортоос одоо дэлхийн шилдэг авиа компани Корея Air-аар одоо Монгол руугаа нисгэж байна. Энэхүү сайхан аялалтаа маань бидэнтэй бас цуг байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидний дараагийн аяллаараа та бүхэнтэйгээ уулзах газар маань болохоор Их Британи, Умард Ирландын нэгдсэн банд улсын нийслэл Лондон хотод уулзцгаая. Лондон. Намрын өдрөл бүдэн айчтэн ирдэ айны шогод бэштэн олсын дэгүр цаштэн отлоо широн бора цонхыг тошта сэтгэл хөдлөн бодолд дурсамж тадраа нэгэн намрыг отлаа нэгэн насыг